Архангай аймгийн Цэцэрлэг хотноо улсын хурлын гишүүн Тэмүүлэнгийн санаачлагаар аймгийн засаг даргын ивэл дор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Шатрын Архангай 2025 нээлттэй тэмцээн энэ сарын 28-наас 29-ний өдрүүдэд болж өнгөрлөө. 3 дахь жилдээ нээлттэй болсон энэхүү тэмцээнд 16 аймаг, Улаанбаатар хотын 10 клубын 475 тамирчин оролцож, оюун ухаанаас сорж өрсөлдсөн юм а. Энэ тэмцээнд Монгол Улсын авраг их мастер олон улсын шатрын холбооны дасгалжуулагч гүн даваа их мастер үндэсний шигшээ багийн тамирчин Мөнх Цулнаар оролцлоо. За тэгээ энэ шатрын тэмцээн маань одоо гол зорилго бол одоо зөвхөн ялагчийг тодруулахдаа биш. За одоо энэ оюуны одоо спорт тийм ээ одоо спортоор дамжуулж одоо үндэсний оюун ухааныг хөгжүүлэх. За мэдээч хэрэг одоо шинэ авиаснуудыг нээж илрүүлэх. За одоо бусдаас туршлага суралцах. За мэдээч хэрэг одоо нөхөрлөл ийм нэгжийг бэхжүүлэх ийм гол зорилготой байж байгаа. За тэгээд энэ жилийн тэмцээнд маань одоо их мастер тийм ээ. За одоо мастер, за дид мастер гэдэг одоо бас одоо чансаа аим өндөртэй тамирчид бас их олон оролцож байгаа нь онцлог байна. Энэ тэмцээн маань одоо Монгол улсад бас хамгийн том нээлттэй тэмцээнд нэг болж хүүхдүүдийн, эцэгчүүдийн, багш нарын өсөг үлдэх тэмцээн болсон байна. За тэгэхээр миний хувьд бол одоо Монголын шатрын холбооны дасгалжуулагчийн зөвлөлийн дараагаар ажилладаг. Энэ бас энэ Арангай аймагта шатрын спортыг бас хөгжүүлэх тал дээр бас төлөвлөгөө бас гаргасан байгаа. Энийг үе шатаагаар хэрэгжүүлээд явнаа. Ингээд аймгийн засаг дараагаад ер нь бол одоо миний хувьд бол Үүрангай аймгаас төрөн гарсан. Тухайн өдөр Үүрангай аймгийн шатрын 20 жилийн өмнө шатрын хөгжил бас нэлээд бас тааруу аймагуудад ордог байсан. Тэгмээс энэ дээр бол одоо аймаг орны утгаас нь дэмжих бүх талаас нь одоо ингэж хамтын ажиллагаа болохоор энэ талын дэмжлэгтэйгээр одоо бас одоо эргээд 20 жилийн дараа харахад Үүрангай аймаг бол 2 их мастертай бас шатрын өндөр хөгжтэй аймгийн донд орсон байгаа. Яг энэ жишгээр Арангай аймаг маань бас ингээд аймаг удирдлагууд нь бас ингээд шатартаа бас анхаарал хандуулад ингээд явж байгаад би туйлын баяртай байна. Ингээд одоо аливаа зүйл одоо хөгжиж байгаа учраас би бол энэ хэрвээ зөв төлөвлөгөөтэй, зөв зохион байгуулалттай явах юм бол маш хурдан одоо өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна. Шатрын Архангай 2025 нээлттэй тэмцээний 1-р байранд Стенец Монголын шатрын академи, 2-р байранд Улаанбаатар хотын Босоо ноён клуб, 3-р байранд Багнуур дүүргийн Төр Монгол клуб тус оржээ. Түүнчлэн энэхүү тэмцээнд шатрын их мастер 2, олон улсын мастер 2, олон улсын шатрын холбооны мастер 2, олон улсын шатрын холбооны дид мастер 6, спортын мастер 6, спортын дид мастер 12 гээд нийтдээ 24 цолтой Монголын шатрын холбооны дээд дотоод чансаатай 180 тамирчин оролцсноороо чансаа өндөртэй тэмцээнүүдийн нэг болсон юм а.